Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага үзүүлж байна. Байгаль ээжээ хамгаалахад хүүхдүүд бид юу хийж чадах вэ? Хүүхдүүдээ та нар нүдээ аниад ногоон өнгийг төсөөлдөө. Юу харагдчихэв? Мэдээж бидний төсөөлөлд ногоон мод, цэцэг жимс, хөдөөхээр тал нутаг харагдаж байгаа биз? Энэ үзэгсэлэнд байгалийн цэвэр агаар, цэнгэг ус нь биднийг эрүүл байлгаж, өсөж том болоход минь тусалдаг байхгүй юу? Энэ сайхан байгалаа хайрлан хамгаалж, үзэгсэлэнтэй чигээр нь авч үлдэхэд томчуудаас гадна хүүхдүүд бидний оролцоо ч гэсэн маш чухал гэдгийг та нар мэдэх үү? Энэ бол их амархан. Найзынхаа заах гэж байгаа дараах зөвлөгөөнүүдийг гэрийнхэнтэйгээ хамт хэрэгжүүлээрэй. Нэгдүгээрт шүдээ угаах, гараа савндах, үсээ шампундах хоорондоо усаа хааж сураарай. Шүдээ угаахдаа аль болох бага ус хэрэглээрэй. Савнд ус хийгээд шүдээ угаавал угаалтурын усыг байнга гоожуулж угааснаас маш бага ус зарцуулдгийг мэдхүү? Энэ үнэхээр үнэн шүү. Нэг хүн өдөрт 1 литр ус хэмнэж чадвал сардаа 75 тонн, жилдээ 900 тонн усыг хэмнэж чадна. Хоёрдугаарт баананд ус дүүргэж усанд орсноос шүршүүрт ороход би илүү амардаг төдийгүй ус хэмнэдэг. Өдөр бүр 100 литр халуун ус хэмнэх нь жилд 500 кг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна. Тэгэхээр бид их дэлхийн цэнгэг усаа гамнаж бас хайрлаж байна гэсэн үг. Гуравдугаарт аяг тавг угаагч, угаалгын машин зэрэг дүүрсэн үед нь асааж ашиглаж байгаарай. Дундуур аяг тавг эсвэл цөөхөн хувцас угаах нь ус өргөө зарцуулж байгаа нэг хэлбэр юм. Дөрөвдүгээрт бас тармил ургамлаа шүн усалж байгаарай. Тавдугаарт халуун ус эртэл нь гоожуулсан усаа зүгээр асгалгүй өөр хэрэгтэй зүйлд ашиглаарай. Та нар чөлөө цагаараа юу хийдэг вэ? Гэрийнхээ даалгаврыг хийчихэд ээж авдаа тусалсны дараа бидэнд зөндөө их чөлөө цаг гардаг штеп. Харин энэ үед интернет тоглоом эсвэл гар утасны тоглоом тоглоод суудгийн биш үсттэй. Тэгдэг бол энэ муу зуршлаасаа заавал салаарай. Компьютерийн болон гар утасны тоглоом нь та нарын эрүүл мэндэд хортоогоос гадна цахилгаан эрчим хүчний зарцуулалтыг ч нэмэгдүүлдэг. Харин эннийхээ оронд зураг зурах, найзуудтайгаа уулзах, дуу дуулах, дуртай аян дээрээ бүжиглэх гэх мэтчлэн чөлөөт цагаа хөгжилдөө өнгөрүүлэх зөндөө арга байгааг битгий мартаарай. Мөн гэр бүлдээ онц хэрэггүй илүү зүйл худалдаж авахгүй байхыг аав ээжтэй хэлээрэй. Ингийн амьдрал хамгийн таатай. Байгаль орчноо хамгаалах ногоон амьдралын хэв маягийн анхны зарчим бол илүү хэрэглээг танах, бууруулах явдал юм шүү, найзуудаа. Эдгээр энгийн зүйлсийг амьдралдаа хэрэгжүүлж бас эмээ өвөө, аав ээж, ах эгч, найз нартаа заавал хэлж өгч байгаарай. Ингэснээрээ чи бяцхан байгаль хамгаалагч боллоо гэсэн үг.